Төм үеэс улбаатай өөрсдийн өвөрмөц онцлог соёл хөгшин Европ, хөгжингүй Америк, Азийн бар, Африкчуудын нутаг Австрали, Африкийн ширэн, Төвдөлхийн 5 өөр ертөнцийн түмэн гайхамшигыг Монгол хүн нүдэрэн харж, сэтгэлээрэн мэдэрч, чихээрэн сонсох боломж гагцгүй Монгол аялалд бий. Их эзэн Чингис хаан эрэлхэг цэргүүдийн хамт дэлхийг байлдан дагуулсан шиг бид аялал жуулчлалаар дэлхийг байлдан дагуулах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Сайн бацгаана уу эрхэм үзэгчдээ. Өвөр Монголын Ордос хөх хотууд болон Хятадын Ланжао гүнбэн явсан аялагчдын тухай нэвтрүүлгийн үргэлжлэлийг үзүүлэх гэж байна. Энэ өглөө манай аялагчдын хувьд онцгой өдөр. Яагаад гэвэл бид Монголоос эртний мөрөглийн орон богдсон хувийн мэндэлсэн газар болох гүнбэнд очиж мөргөх ёстой. Күмэн, бурхан, буман, 10,000 бурхан, Монгол дуудлага гүнбэн гэсэн төвдөг бөгөөд буман бурхны орон химээгдэх утгатай шарын шашныг үүсгэн байгуулагч богдсон хувийн нутаг билээ. За ингээд алдарт хийд гүнбэн хийд байгаа тосгонд бид үдээс хойш эрцгээлээ. Бидний аялж байгаа энэ газар далайн түвшнээс дээш 2000 гаруй метрийн өндөрлөг газар юм байна. Тийм өндөрт гарсан гэхэд мэдэгдэхэргүй юм билээ. Бид бодолд орж ачаа тийшээ тавьцгаагаад өдрийнхөө холонд орчход гүнбэн хийд рүү явцгаалаа. Үүдээр нь ороход төлбөр авдаг, хаа очиж Монгол мөргөлчдөс төлбөр авдаггүй төвдүүд монголчуудад хэлэхтэйг харуулж байсан юм. Харин их хятад иргэдээс нэг хүний 80 юаны хураамж авдаг юм байна. Биднийг ороход гадаад дотоодын олон жуулчид ирсэн байлаа. Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужийн Линхуа шан ууланд байдаг гүнбэн хийд бол богдсон хувийн мэндэлсэн газар. Тийм ч учраас буддын шашинт шүтлэгтнүүд эртнээс энэ газар дэж мөрөгцгөөдөх нь учиртай. Богдсон хувь 1357 онд энэ газар мэндэлсэн бөгөөд мэндэлсэн даруй нь хүүснийхэн цус туссан газар цагаан зандан мод ургасан гин. Манай тооллын 1379 он болоход богдсон хувийн ээж нь хүүгийнхээ хүсэлтээр цагаан зандан модны эргэн тойронд сувраг босгосон нь гүнбэн хийдийн анхны төлөв байжээ. 1576 онд Төвд Монголын Алтан хаан Монгол буддизмыг хөгжүүлэхийн тулд Соном Гяца гэдэг ламыг 3 дугаар Далай ламаар өргөмжилсөн байдаг. 1583 онд хийдийг барьж дуусгасан бөгөөд гүнбэн гэж нэрлэх болсон байна. Гүнбэн гэдэг нь 10,000 буддагийн дүр гэсэн утгатай хэмээн дээр хэлсэн билээ. Зандан модны навчин дээр буддагийн дүр илэрдэг нь холбоотой гин. Энэхүү 8 цагаан эрдний сургыг 1776 онд босгожээ. 6 м гарын өндөртэй эдгээр сургыг 1991 онд сэргийн засварласан гэдэг. Тус бүртээ утга учиртай жишээ нь нэгдэх сураг бол бадам цэцэг сураг. Бурхан багшийг мэдлэхэд алхан бүрээс нь бадам лявха цэцэг дэлгэрснийг бэлэгдэжээ. Ер нь бурхтын суур дээр бадам лявха цэцгээс дүрслэлсэн байдгийг үзэгчд маань санаж байгаа эцээ. За удаахан бод сураг бурхан багш зандан модны доор сууж байхдаа бурханы гэгэрлийг олсныг бэлэгдэжээ. 3 дахь нь олон үдэт сураг. Бурхан багш анх удаа хорол эргүүлж төрөх өөхөх, өвдөх өтлөхийн гол агуулгыг тайлбарлан ярьсныг бэлэгдсэн гин. Дараагийнх нь шид хувилгааны сураг. Бурхан багш чөтгөр шулмыг дарсан зүйлийн гайхамшигт үйл явдлыг бэлэгдсэн бол 5 дахь нь бурханы шатад сураг. Бурхан багш тэнгэрт гараад буцаж хорвоод мэндэлснийг бэлэгдсэн байна. Харин түүний дараагийнх нь найрамдал сураг. Бурхан багш лам нарт чойр булаалтанд тэмцэлдэж, эв найр эвдэрч байсныг төвшөтгсөн явдлыг бэлэгдэжээ.
7 дахь нь ялалтын сурга. Бурхан багш мангасыг дарж ялалт байгуулсныг бэлэгдсэн бол эцсийн сургыг нь нирван сурга гэдэг юм байна. Бурхан багш таалал төгсөж нирван дүрийг үзүүлснийг бэлэгдэн ийхүү 8 сургыг бүтээсэн байна. Эдгээр сурганд мөргснөөр өргөн олон өвлгийн эзэдийн гай барцдыг арилгаж, буян хишгийг нь арвижуулан дараа төрөлдөө Бурханы оронд мэдлэн гэж сүсгэлдэг юм байна. Бид лам нарын одооныхоор яривал хичээлээ хийдэг дугуйнд орсон юм. Араас нь игнүүлэн тавьсан олон игнэ модон сандал дээр өмнөө нарийнхан ширээтэй байлаа. Хөгчин лам нар амьдардаг дугуйнд гадны хүн орохыг цээрэлдэг юм байна. Дугуйн бүрт тохооноос дээш, зарим нь бүр хүний дайтай түүнээс ч том бурхад байх бөгөөд заримыг нь алтаар хийжээ. Гүмбэн хийдийн хашаан дотор байх бүхий л сүм дугнаар нэг бүрчлэн наривчлан орж сонирхон гэвэл 1-2 сар болох гинэ. Энд хамгийн сонирхолтой хүмүүс бол мэдээж төвдүүд. Тэдний өмссөн зүүсн нь эртний мэд, сонин содон, үс нь ширэлдэж, дээл хувцсан дагтаршиж хэрцсэн, хөрслөг бор царайтай тэднийг ялангуяа гадныхан их сонирхож байсан юм. Эрэгтэй эмэгтэйгүй дээлээ сугалдарглаж өмсдөг юм билээ. Ханцвны бараг хормоотой тэнцгээ тийм урт. Заримийнхан дээл энд тэндээ хээтэй, хар бор голдон өнгөтэй дээл өмсөж харагдсан. Дугнаа тойроод л майн аялгуулан уншаад л мөргөөд байх юм билээ. Зарим мөргөлчт нь ингээд өдөрчин бүр 1-2 сараар сунаж унаж мөрөгдөг юм байна. Хоол ундаа хажуудаа тавьчихад л өлсгөөрөө тэрнээсээ идэн ингээд л мөргөөд байна. Ингэж мөргснөөр өвчин золонгоос ангижирч энэ яваа насных нь бүхэл нүгэл хилэнцгийг арилгаа зогсохгүй хойтын төрөлтөө сайн төрлийг олно гэж үздэг юм байна. Нэг талаар нэг төрлийн гимнастикч болчих юм билээ. Гүмбэн хийдэн 40 гаруй га талбайтай. Бүх сүм дугна нь эмэгцэгцтэй байрлал нь жуулчд үзэхэд их хялбар санагдсан. Хөтөч эмэгтэй бидэнд хятадаар дуган бүрийг тайлбарлан өгч байлаа. Энэ бол алтан дээвэртэй том дуган. Алтан дээвэртэй мөнгөн сургатай сэрсэн чимба гэдэг хийд юм байна. Нарны туяанд алтран бусад дугнуудаас онцгойрон харагддаг юм билээ. Луу ороолгосон сарвчных нь дөрвөн өнцөгт зис хонх, салхины аясаар жингэнэн дуурч алсаас харахад алтан гэрэл цацарч харагддаг нь үнэхээр гайхалтай. Сахиус дахиж сэржин мөрөгдөг хийд, үлми баттгах сүм, гүмбэн хийдийн гол цогчин дуган гээд тус бүртээ нэртэй. Зонхын дурсгалын сувраг, хурлын дугуйн зэрэг өөр өөрийн онцлогтой. 12 ордон харш бүрэн бүтнээрээ өнөөг хүрсэн байна. Зарим нь бүр 600 гаруй жилийн түүхтэй бөгөөд он цагийн салхинд гандан өөршиж муудсан байна. Дуган бүрээр ороод явхад яг л эртний үнэр өнгө мэдрэгдэх юм билээ. Хуучин дугнуудыг сэргийн засварлаж бас шинээр хийж байгаа нь харагдсан юм. Гүмбэн хийдийг дэлхийд алдаршуулсан 3 гайхамшиг байдгийн нэг нь зээх наамал. Өнгийн торго дурднаар хүн амьтны жигүүртэн шувууд эсгэж, дотор нь хоньны ноос хөвөн чихэж дүүргээд зээглэн нааж хадгасан нь үн цэнтэй урлагийн нандин бүтээл болон үлджээ. Гүмбэн хийдийн дотор мод бут тарьж сандал тавьсан, зарим нь цэвэрхэн цаанаа ер бусдын сайхан хэрнээ нууцлаг эртний түүхийг өгүүлэх мэт өөрмөц өөр ертөнцид ороод ирсэн юм шиг өөрийн ирэхгүй сонин мэдрэмж төрж байлаа. Ялангуяа мод бутаараа битүү хүрээлэгдсэн шат нам хүм орчин нь цаанаа л эрт үеийн кино санагдуулж байсан юм. Шөнөдөө энд гэрэл цахилгаан гэх юм байдаггүй юм байна. Хийдийн дотор зул бадамлан асаж байхаас өөр гэрэл гэж үгүй нь үнэхээр сонирхолтой хэрнээ айдас хүрмээрч юм шиг. Гүмбэн хийд эд мандаж байх үедээ энд 5000 гаруй лам хуургууд 70 гаруй гигантэн байсан гин. Харин одоо 700 гаруй лам хуургууд байдаг юм байна. Тэд шашны номонд суралцаж мөргөлчдөд зориулан ном уншиж зарим нь эндээ амьдардаг.
Зураг аваад явж байхад их дуу чимээн шууга гараад байхаар нь хартал баахан лам нар суухан сууж зогсож юуны ч тухай юм хашгиралцгааж байсан. Тэгсэн ном хаялцаж байхаа нь тэр гин. Дотор зураг авахыг хориглосон учраас холоос зураг авсан нь энэ. Гүмбэн дотор мөн уламжлалт ангаах ухааны имлэг байдаг юм байна. Эртнээс төвдийн уламжлалт ангаах ухаан алдартай. Им тангийн манай Монгол отож маран буутж авч өвчтнүүдэд хэрэгэлдэг. Янз бүрийн өвс ургамлаас бүтээсэн им тангаас гадна бүр алт мөн шүр зэрэг 9 эрдэнэ оролцуулсан эрдний эмүүдч байдаг. Ер нь бүр ямар ч имчилгээгүй болцоод өглөө хүлээж байгаа хүн төвд им тан уугаад сэргсэн тохиолдол олон байдаг гэлцдэг. За ингээд бид эртний их мөрөглийн орон төвдийн гүмбэн хийд дотор хагас өдрийг өнгөрөөж бүхэл сүм дуган бүрээр орж бурхан тахилд нь амьдрал ах үе, ажил үйлс, ах トゥ, үр хүүхдийн сайн сайхны төлөө гэд бүхий л санаж бодсон зүйлээ даатхан залбираад гарч ирцгээсэн юм. Хамгийн сайхан нь гүмбэн хийдийн хамгийн нэр нөлөө бүхий хүн болох Сэрдэг гигантэн бидэнтэй бичлэн уулзаж хүндэтгэл илэрхийлээ зогсохгүй аян замдаа сайн яваарай. Сайн хоол авч идээрэй хэмээн мөнгө өгсөн бүр сонирн байлаа. Уг нь мөргөлчд бидэл хандаг өргөх байтал гигантэн өөрөө бидэнд мөнгө өгсөн биднийг алс холоос зорж ирсэн хэмээн хүндэтгснэх бизээ. Харин өгсөн мөнгөөр нь бид хөх хотод өөртөө үйлчилдэг зоогийн газар үнэхэрийн сайхан хоол авч идцгээсэн юм. Сэрдэг гигантэн бол ажаа гигантны шав юм байна. Ажаа гигантнийг манаахан сайн мэддэг болсон. Тэрээр хүүхдийн эмнэлгийг өглөө буйны хандвар манай улсад барьж өссөн буянтай нэгэн. Ажаа гигантэн бол өнөөхийн бидний шүтэн дагдаг бурхны шашны гэлэгва ёсыг үндэслэгч их багш Зонховагийн аавынх нь 8 дугаар дүрийн гигантэн юм. Богд Зонхова өөрөө хойд дүрээ тодруулахыг хориглосны улмаас түүнийг төлөөлүүлэн аавынх нь дүрийг тодруулах болжээ. Хамгийн гол нь дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрдөг энэ хүн дээд Монгол хошууд гаралтай энэ хүний удаах гигант нь Сэрдэг гигантэн юм. Гүмбэн хийд байгаа энэ тосхон ерөнхийдөө бүрсгэр саарал мэт санагдсан. Гудамж зам дагуу уйлынхаа уйлаас хэмээх доош унжиж ургасан мод тарьсан нь энэ тосгоныг улам чуудгартай мэт санагдуулж байсан юм. Гүмбэн хийдийг нүцэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хүрэлцэн ирдгээс аялал жуулчлаа дагаад хөгжиж байгаа юм байна. Өмнө нь нилээд ядуу бохир үйлчлэгээний газрууд нь таарахын байсан бол одоо зочид буудлуудаас нь эхлээд зам барилга гээд олон зүйл хамаагүй сайжирсан байна гэж өмнө нь явж байсан аялагчид хэлж байсан юм. Гүмбэн хийдийн ойролцоо арц хүж, сангийн байпар, бугуйвч, эрх, эрдний чулуу зэрэг шашны эд зүйл худалдаалж байгаа хятад төвд хүмүүс олон байлаа. Мэдээж энд ирсэн хэн бүхэн бурхны орны шашны эд зүйлийг авахыг сонирхдаг юм байна. Зандан модон эрх гэхэд 100 гаруй юан байх жишээтэй. Ас холоос зорж ирсэн бидний зориг биелж гүмбэн хийдэ үзчихлээ. Хувьтай хүн хур борооноор гэж тэнгэр хураах харайлсан энэ өдөр бид буцахаар явсан юм. Гүмбэнд одоо нэлээд хэдэн удаа ирж байгаа. Урд нь яг хуу тэнгэр тэрээл компаниар явж хэд удаа явсан. Тэгээ энэ удаа бол энэ Монгол аяла компаниар анх удаа явж байгаа. Бид эрдэнтээс яваа гараад одоо 5 хонжоо замдаа одоо Чингисийн онгон үзлээ. Чингисийн онгоныг бол тийм их жирөөсөө санаагүй маш гоё юм байдгүй. Чингисийн түүхийг бол ер нь манайхан бид нар мэддэггүй юм байна. Тэндээс л одоо олж мэдлээ. Тэгээ Чингисийн онгон гэдгийг чинь католсууд дээрээс асар гоё байгуулж асар гоё хийсэн байдгийн бэ. Хүн болгон үзмээр юм байна. За гүмбэнт бол тэгэл улсууд янз янзэл зорилготой ихэнх нь яг хуу бурхан шашны газар гэж очиж мөргөж тэгэл одоо тэнд өөрснийхөө юуг даатгах жинхэнэ одоо тэр бурхны орон учраас тэр бурхны эд зүйлээс бурхныг үзэл сонирхох ийм л зорилгоор явдаг байх л би боддог шүү дээ. Тэр олон жилийнхаа түүхийг хадгалсан энэ бурхны түүх болвол дэлхийд алдартай штэ ерөөсөө тэгээд бүгд л одоо хүмүүсийн сэтгэлд нийцсэн юм л юу байдаг юм байна. Хор бороо хангаатлахыг угааж явахад бидний сэтгэлийг их мөрөглийн оронд ирсэн сайхан дурсамж угааж байлаа.
Шар мөрний эрэгт орших 3.6 сая орчим оршин суугчтай Ланжао хот нь нар арайхийн харагддаг бүрсгэр саарал тэнгэртэй Хятадын олон хотын нэг. Төмөрлөг, бордоо, оёдлын зэрэг үйлдвэрүүдтэй цагаан хэрэм, 3 хоолой, усан цахилгаан станц зэрэг түүхэн байгууламж босгож заньсан Хятадын их баригчид бас нэгэн аврах төсөл рүү ганцуу шавлан ороод байна. Цөлөрхөг бүс нутаг зохилсон Гансу мужийн Ланжао орчимд шинэ хот барихын тулд 700 орчим уулыг газартай тэгшлэхээр шийджээ. 130 мянган га талбай эзлэх энэхүү хотыг Ланжаогоос 75 км-ийн зайтай өндөр улсын нурууг дэлбэлэн газартай тэгшлэхийн тулд Бээжингийн эрх баригчид олон жил бэлдсэний эцэст энэхүү аврах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 700 уулын буурин дээр баригдах шинэ хот нь Хятадын хөгжил зүрхэжийг илтгэх жишг хот байх гинэ. Анхан Завхан аймгийн Сандмар газраас Монгол аялал компанигаар аялж явна. Тэгээд одоо Ордос Гүмбүн гэсэн аялал хийж явна. Одоо энэ Хятадын соёл, энэ Хятадын хөгжлийг харж одоо их сайхан хөгжсөн орн байна. Газар тариалан, зам, барилга. Тэгээд энэ байгаль нөхөн сэргээлт гэдгийгээс үнэн сонин гайхмаар сайхан хийдэг юм байна. Амон гүмбэнд очиж сайхан мөргөлүүллээ. Өргөөхтүүд ахан дүүс нараа бодож сайн сайхныг бодож мөргөлүүллээ ахна. Тэгээд сайхан юм үзэж сайхан явж байна. Тэгээд 6-700 жилийн түүхтэй их сайхан газар гэж хүнээс дуулсан. Үзгэнсэн гэж бодож үзлээ. Сайхан бурхан шашны сайхан орн байна. Сайхан шүтлэгтэй, сайхан хүн ардан, сайхан тайван амгалан тийм орон юу байна. Шашны сайхантай газар байна. Буудалтай буцхасны дараа Ланжао хотыг хамгийн сайн харж болох нэгэн өндөрлөг рүү явцгаасан юм. За бид нөгөөлөө Гүмбэнгээс гараад Хятадын Гансу мужид байх Ланжао хотод ирлээ. Ланжао хот нь уулаар хүрээлэгдсэн олон өндөр уулын дунд оршдог юм хот юм байна. За энэ хотод 3 сая гаруй бараг 4 сая хүн амьдардаг гэж байна. Монголын нийт хүмүүс энд амьдарч байна гэсэн үг. За Шанхай 30 сая хүнтэй гэж бодохоор энэ хот бол жижигхэн хотод орох юм байна. За баруун нутгийн хот байгаа. За бид нөгөөлөө Ланжао хотын цэцэрлэг төрөлөнд хурж ирээд байна. Үүч Чвэншан гэдэг юм байна. За манайхаар бол зайсан толгой гэсэн үг. За энэ толгой дээр гарвал Ланжао хотыг бүхэлдэн толтож болох юм боломжтой уул юм байна. За дүүжин гүүрээр гардаг гэж энэ харамсалтай нь өнөөдөр их бороо орсон учраас дүүжин гүүр маань ажиллахгүй байна. За энд мөн зоо парк байдаг юм байна. За бар, анааш, зан, янз бүрийн шууд гэх мэт олон төрлийн амьтад байдаг гэж байна. Тэгээ ерөнхийдөө их сонирхолтой сайхан үзэн ах гэж бид нар бодож байна. Ланжао хот бол юугаар алдартай вэ гэхээр шар мөрний ирэг дээр байдаг гэдгээр алдартай юм байна. За шар мөрөн бол дэлхийд уртаараа 4-т ордог шүү дээ. За нийт урт нь бол 3000 гаруй километр үргэлжилдэг. Бид нар шар мөрөн дээгүүр гарч байхдаа харсан чинь шар шороон элсээр ингээд урсч идэг юм гол мөрөн юм байна. За шар мөрөн нь болохоор хөхнүүрийн өндөрлөгөөс их яваад явсараа шар тэнгист нийлдэг юм байна. За Ланжао хотод мөн олон үндэстний хот гэж байна. За Хятад дээд монголчууд, төвдүүд, за хотонгууд гэх мэт хүмүүс байдаг юм байна. За хотонгууд гэхэд жишээлбэл мусульман шашрамтай тийм хүмүүс байдаг юм байна. За мусульман шашрамтай хүмүүс нь жишээлбэл малаа гаргадаг тийм мал төхөөрнө гэж ярьдаг шүү дээ. Хятадууд өөрсдөө гаргадаггүй хотонгуудаар гаргуулдаг гэх мэт их сонин юмнуудыг бид нараас амдаа их сонсож явлаа л да. За ингээд өнөөдөр Ланжао хотод маш их бороотой байна. Бид нар өнөөдөр бүгдээрээ энэ уулан дээр гарахын тулд 10 январ ийм шүхэр худалдаж аваад дэшээ гарцгаалаа.
Ахраад авчихсан бол одоо яах вэ? Энд хармаа. Тэгээ тэмээг ачиж энэ чи томолж байгаа самтай. Тэмээ хариулт юм билээ. Ямар өөр гараад бас. Оо бас гойд. Тэр шүүрж аваад ичтэй. Шүүрж авд юм байна. Чина үгүй гараад. Оо хараа. Гараад тасаад нээ даа. Нэг тиймээс. Нэг Бэг жижигнэг. 저 다시 한번 하야. 그자. 그 살아 있어. Есөн сарын 18-нд бид нэр энэ аяллаар явж их сайхан юмнууд үзэж байна. Ордост ирж одоо Чингисийн онгонг үзэж сайхан үзлээ. Мөн гүмбэнд ирж одоо бид нар бас ичнэ их сайхан юмнуудыг үзлээ. Мөн шар мөрөнгөд үзэг байсан шар мөрөнийг сайхан мөрөн байдгийн байна. Тэрийг үзлээ. Өнөөдөр одоо Ланжаууд ирж амтны ертөнц үзэж явна. Энд өнөөдөр одоо бороотой болгон дээр бас төдийлөнх амьтад нь гараагүй байна. Гэсэн ч гэсэн бас хар сүулт тэмээ хэрүүл тэмээ сармагчин тийм юмнуудыг үзлээ. Ингээд бидний аяллуудад их сайхан явж байна. Миний ард яг цагаан бас харагдаж байна. Голдуу шар ирэн бас байдаг боловч цагаан бас ховор байдаг гэсэн хэлбэр амьдралаа одоо цагаан бас харж байна. Энд нийтэд одоо амьд байгаа гэж байна. Зарим нь үрдэг очих болчихгүй. Гэтэ сонирхолтой юм байна. Бүгд хамтдаа ямар амьд гэсэн хэлцээ. Цагаан байдаг. За бид нар амтны өрөөлөнгөөр яваад нэг том зааны дээр дээ. Заан маань авах уу байх уу гэж толгоогоо харуулдгүй тэгээд толгоогоо харуулах бүлээгээд ингэж зогссон. Сонирхолтой юм байна. Бид заан байдаг бол бүүмэл. Өнөөдөр Ланжаууд бороо ихтэй учраас энэ тоо паркын амтд бас цаашаа орчиход. Би өөртөө минь өөр паркаар яваад цаан үгүй цаан цаашаа орчиход хүүхдийн ширээ дараад чадаагүй байсан. Харин өнөөдөр Ланжаууд цаан үгүй одоо зааны хатар үзүүлж байдаг. Одоо энд ойрхон анаашны зурагтай тийм самбарууд байна. Одоо явж анааш үзье гэж бодож байна. Өнөөдөр амтны хүрээлэнгээр ах чинь одоо бар арслан тэгэл анааш тэгэл усны жоо одоо янз янзын олон төрлийн амтд байна. Чон байна одоо баавга тэгэл бүгдийн бүргэд одоо тэгэл бүхэл амтныг энд одоо сайхан амтны хүрээлэнтэй байна. Цөмөл харж үзэж сайхан явлаа. Ланжаа хотод өнөөдөр бороо ороод бид нэг зоо парк үзсэн.
ихэнх камт нь бороотой учраас цаашаа орчиход байна. Тэгээ тэр дүүжингээр уулын ороод гарах гэсэн чи бороотой учраас нөгөө дүүжин ажиллаж өгөхгүй. Тэгээ ер нь их сайхан явж байна уу. Тэгээ энд бол одоо яг зунаараа одоо шиврээ сайхан зөөлөн бороороо яг зунаараа байна. Тариа ногоогооч хураах арай болоогүй ер нь ургаж байгаа тариа ногоон бол шинээрээ байна. Тэгээ бид нэр одоо их тогтоо хоёр их сайхан зөөлөн машинаар зургуулахнаа нэг машинд их сайхан тогтоо явж байна. Данжууд ирээд одоо энэ амтны зоо парк үзээд бүх амтд үзээд бороотой сэрвтер бай. Тэгээд одоо бид нэр өнөөдөр энд нэг хоноглоод уцгаж байна. Гүмбэнд юу зү? Юунд таадагд хаанхудаа явж гинөө? Би анхудаа явж байна. Гүмбэнд бол бүх тэр соврог тэр их гэгээн багштай бид хэд одоо бүгд уулзлаа. Их сэтгэгдэл их сайхан байна. Их сайхан барилга байшин эрдээсээ үзээгүй юм аа л одоо үзлээ маш их баярлж байна.